Цагийн үсгэлийг гэдэлгэн цадиг түүхийг уламжлан өнөөдрөөс маргаашд шудраг ёсны жимийг түүчэлэн тэгшилж төвшөтгөн зассан институт бол шүүх байгууллага. Хэл хязгаар, хэл соёлоос үл хамааран хүний нийгэм хаана оршин байна? Тэнд хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлж иргэний эрх үүргийг хамгаалах нь шүүх байгууллагын эрхэм зорилго. Шудраг ёсны хөрсөнд хүний эрх цэцэглэж, хүний эрхийн үндсэн дээр нийгэм хөгжин дэвшдэг билээ. Шудраг ёс үгүй бол хүний болоод нийгмийн үнэт зүйлийг хэмжүүр үгүй болж төр улс мөхдөг гэдэг. Тэртээ манай эртний өмнөх 209 онд Монгол нутагт хүннүү гүрэн оршин тогтносон цаг үеэс хүний нийгмийн хөгжлийн тулгуурласан хууль цааз шудраг ёсны эхлэл тавигджээ. Манай Монгол улс төрт ёсны шүүх засаглалын өн эртний уламжлалтай улс. Түүхчид Монголын шүүхийн тогтолцоог үйлчлэн судалсан байдаг. Тухайлбал хүннүү сүмнүү буюу эртний улсуудын Найшлаад 13 дугаар зуунд эзэн мөв Чингис хааны байгуулсан Их Монгол улсын үеийн, Залгуулаад Манжийн үеийн, Богд хаанд Монгол улсын үеийн, Ардын засгийн үеийн шүүхийн тогтолцоо гэж үйлчлэн судалсан байдаг. Ардын засгийн жилүүдэд ардын шүүх, улсын дээд шүүх байгуулагдаж, улмаар Улаанбаатар хотын шүүх бий болсон түүхтэй. Улаанбаатар хотын хүн ам өсгийн хэрээр дүүргүүдийн шүүх бий болж, шүүхийн шинчиллийн хүрээнд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны тойргийн шүүх бий болж өнөөдөр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Өдгөө тус шүүх 60 жилийн ойтойгоо залгаж байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 60 жилийн ойд зориулв. Энэ онд нийслэл Улаанбаатар хотын унган дүүргүүд болох Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт шүүх байгуулагдсны түүхт 60 жилийн ой тохиож байна. Тэртех 1965 онд тухайн цаг үеийн төрийн эрх барих дээд байгууллага болох Өднөд Монгол ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн зарлиг шийдвэрийн дагуу нийслэл Улаанбаатар хотыг Сүхбаатар, Ажилчин, Найрамдал, Октябрийн гэсэн 4 том районд урьдчилан хуваасан. Засаг захиргааны хуваарлтын дагуу 1965 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өднөд Монгол ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн 177 дугаар зарлагаар Сүхбаатарын оройны ардын шүүх, Найрамдлын оройны ардын шүүхийг тус үүсгэн байгуулсан юм а. Анх байгуулагдсан цагаас эхлэн эдүгээ хүртэл тус шүүх нь шүүн тасалгаажлагыг тасралтгүй хэрэгжүүлж, эрүүгийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх замаар хүний эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, Монгол улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндсэн хуульд байгууллагуудын аюулгүй байдал, хүний эрх чөлөөг хангах, нийгмийн дэг журмыг өгчүүлэх, хууль дээдлэх, ардчилсан ёс, шудраг ёсыг өгчүүлэх замаар иргэдийн эрх зүй ухамсар соёлыг дээшлүүлэх, энэ эрхэм үүрэг зорилттой, нэр төртэй, амжилттай хийж хэрэгжүүлсээр түүхэн ойтойгоо залгаж байна. Анх манай шүүхүүд нь социалист нэмгийн байгууллын үед Арианы ардын шүүх байсан бол 1992 онд батлагдсан шинэ үндсэн хуулийн дараа дүүргийн шүүхийн зохион байгуулалтанд орж, харин одоо шүүн тасалгаажлын төрлөөр дагнан байгуулсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх болж үйл ажиллагаагаа явуулж байна.
олон жилүүд. Баянзүрх Чингэлтэй Сүхбаатар дүүргийн шүүх маань анхны шатны шуурмаар хэргийг хянан шийдвэрлэхэд бас онцлогтой. Өөрөөр хэлбэл нийгмийн анхаарал татсан за төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэргийг хянан шийдвэрлэдэг. Яг нь Сүхбаатар дүүргийн шүүгч өөрөө аргагүй. Юу гэхээр төвийн дүүрэг. Тэгэхээр нэг тийм ахуйн шин чанартай гэмт хэрэг гарах нь бага. Ностой хэрэгүүд гардаг. За Сүхбаатарын талбай харьяалд нь ордог. Иргэний хэргийн хувьд ч гэсэн бас бүх албан байгууллагууд төвийн, төрийн том байгууллагуудыг л хамарсан газар нутгийг харьяалан хэргийн шийдвэрлэдэг шүүх байсан л да. Хойд Баянзүрх дүүргийн шүүхийн ачаалал гэх юм уу хүн амын ягтрал сууршил одоо дүүргийн бусад дүүргүүдэд харьцуулах бол харьцангуй их хүн амтай байсан учраас эрэг эрх зүйн зөрчил за мөн иргэд хоорондын иргэний эрх зүйн маргаан их гардаг шүүхийн ачаал бас өндөртэй байсан л да. Яад гэвэл нутаг дэвсгэрийн хувьд бол маш өргөн худалдааны төв зах одоо тийм ачаалттай дүүрэг байсан. Хэргийн гаралт, хэргийн онцлог бол бусад дүүргийг бодвол арай өөр. Онц ноцтой хүнд гэмт хэрэгүүдийг бид нэр шийдвэрлэдэг. Хэргийн одоо байдлаас болоод шөнийн цаг хүртэл шүүх хуралдаанаа үргэлжлүүлж хийгээд за мөн одоо тэр 20 анги дээр очиж шүүх хуралдааныг хийдэг тийм нэг цаг үе байсан. Сүхбаатар дүүргийн шүүхэд ажиллах нь бол шүүгч ажилтнуудын хувьд бол нэр төрийн хэрэг байдаг. Сүхбаатар дүүргийн шүүх бол бүхий л одоо байдлаараа одоо манлайлж юм загвар шүүх байхын тулд хичээн ажиллаж байсан. Тухайн үед хамт ажиллаж байсан шүүхийн ажилтнууд маань маш туршлагатай улсууд байсан. За хууль хэрэглээ, за хэрэгний шийдвэрлэх ажиллагааны процесс энэ бүгдэн дээр бол өндөр мэдлэгтэй ийм хамт олон байсан учраас миний хувьд бол тод дурсамжтай үлдсэн байт юм аа. Хамт ажиллаж байсан үе үеийн ерөнхий шүүгч нар тэгэл бусад шүүгч нар туслахууд нарийн бичгүүд гээд ачааллын хувьд бол их байсан. Гэхдээ биднээс энэ ачааллын ард бол тухайн үед гарч ирсэн. Одоо бол харьцангуй шүүхийн хувьд бол залуучаад байгаа шүү дээ. Гэтэл чинь тухайн үед болохоор дандаа тийм хөвчлэн настай олон жил ажилласан юм туршлагатай шүүгч нар байсан. За тэдгээр одоо ахмад шүүгч нарынхаа сургаалаар ч гэдэг юм уу да тэднийхээ заавар зөвлөгөөгөөр л одоо аль болох шүүхийн шүүмжлэх ажиллагааг хэвийн жигд явуулахыг хичээж ажиллаж байсан. Бид ахмад үеийнхээ ариун их туршлагаас суралцах тэгээд хамт олонтойгоо ихийг хийж бүтээхийн төлөө тэмүүлсэн. Шүүгчийн хувьд одоо өөрийгөө дайчилж хөгжих ийм одоо боломжийг олгосон ийм онцлог байсан гэж би хардаг. Хамгийн анх шүүгчээр ажиллах гараагаа бол Сүхбаатар дүүргийн шүүхээс эхэлж ирсэн байгаа. Тэр үед одоо шүүгч болчлоо. Шүүхийн одоо корпус буюу шүүх бүртгүүний игнэнд одоо орж байгаа. Тэгэхээр их нэр хүндтэй их бахархаж ирсэн. Олон одоо ахмад шүүгч нартай, олон залуу шүүгч нартай, үеийнхээ шүүгч нартай ингэж ажиллаж байсан. Бидний үйл ажиллагааг дэмжиж шүүхийн захиргааны бас шилдэг ажилтнууд ажиллаж байсан. Одоо ч бол тэднээр бахархаж явдаг. Яг Монгол улсад энэ эрх зүйн шинжилэл яг гүнзгийрч одоо явагдаж байсан ийм цаг үе 1998 онд эрх зүйн шинтгэлийн хөтөлбөр батлагдсан. 2000 онд шүүхийн стратеги төлөвлөгөө батлагдаж ирээдүйн одоо хөгжлийн чиг хандлага тодорхойлж байсан. 2000-аад оны ихэнх үе 2002 онд одоо шүүх хэрэгмэдлийн хүрээнд хэрэглэгддэг гол хуулиуд шинжилэн батлагдж байсан. Одоо гол донор улс орнууд одоо төсөл хөтөлбөрүүдэд оруулж ирж ингэж шүүхийн шинжилэл бол одоо мэдтгэц одоо хурдтай одоо хөгжиж эхэлсэн ийм он жилүүд бол байсан. Шүүхийн зорилттой анхны барилга бол манай шүүхийн барилга болсон. Тэгээд энэ шүүхийн барилга дээр тулгуурлаад анхан шатны загвар шүүх болох төслийг Германы техник хамтын ажиллагааны нийгмийн санхүүжилт дээр хэрэгжүүлж ирсэн. За энэ төслийг хэрэгжүүлэх хугацаанд бид нар анхан шатны бүртгэлийн программыг бол боловсруулж нэвтрүүлж эхэлсэн. Энэ бүртгэлийн програм гэдэг нь юу юм гэхээр шүүхэд ирж байгаа өргөдөл гомдол хэргийг автоматар компьютер дээр бүртгэж аваад автоматар хувирладаг. Ийм одоо програм хангалтыг бол суйрлуулсан. Тэгээ яг энэ төсөлд хэрэгжээд энэ програм бол хэрэгжиж эхэлсэн үед бол холбооны Герман улсын ерөнхийлөгч Роман Херц Монгол улсад ажилласан. Тэгээ энэ ажлынхаа үеэр бол манай шүүхтэр зочлоод энэ Германы техник хамтын ажиллагааны нийгмийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсөлтөд бол өөрийн биеэр танилцсан. Тэгээд танилцаад энэ төслийг бол цаашид хэрэгжүүлэх зүйтэй юм байна. Их одоо ач холбогдолтой төсөл хэрэгжиж байгаа юм байна гэд одоо ийм шийдэл төрснээрээ манай одоо анхан шатны босс шүүхэд энэ програм бол нэвтрэх
энэ программыг хэрэгжлүүлэх ийм боломж нэг тийм түүхэн үйл явдал болсон гэж би бол хардаг. Тэгээ энэ програмч сүүлдээ 21 онд Сонгон хайрхан дүүрэг дээр дахин шинжлэгдээд 23 онд улсын хэмжээний бүх шүүхт бол нэвтэрсэн. Тэгээ энэ утгаараа бол манай шүүхийн одоо энэ агаар шатны бүртгэлтийн програм нь орчин цагийн шүүхийн одоо цахим шүүхийн эхлэлийг суурийг тавьсан гэж одоо хэлэхэд бол хэлсдэггүй. Ийм л одоо үйл явдал болсон л доо. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх нь Монгол Улсын үндсэн хуулийн дархлаанд дор Монгол Улсын шүүхийн тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжинд тулгуурлан иргэн бүрийн эрх чөлөө, ардчлал, шудраг ёсыг хамгаалan ажиллаж шүүхийн нээлттэй ил тод байдлыг хангах үднээс иргэдийн санал хүсэлт, шүүмжлэлийг цахим болон бичгээр хүлээн авч хянан шийдвэрлэж байна. Тус шүүхийн ерөнхий шүүгчээр Болдбаатар 2019 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд улсын хэмжээнд шийдвэрлэх нийт эрүүгийн хэргийн 20 орчим хувийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх дангаараа хянан шийдвэрлэдэг. 2025 оны 10 дугаар сарын байдлаар тус шүүх 2950 хэргийн 3886 хүнд холбогдох хэргийг хүлээн авч 2447 хэргийг эцэслэн шийдвэрлээд байна. Монгол Улсын хурлаас баталсан 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн шүүх байгуулах тухай хуулиар нийслэлийн шүүхийг бие даасан тамгын хэлтстэй байхаар шийдвэрлснээр альва шүүх болгон тамгын газартаа байх эхлэл тавигджээ. Шүүхийн тамгын газар нь шүүхийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах, хөдөлмөрийн дотоод журмын биелэлтэнд хяналт тавих, шүүхэд ирүүлсэн мэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, шүүхийн бичих хэрэг, архивын үйл ажиллагааг зохион байгуулах, шүүн таслах болон бусад ажиллагааны тоо мэдээлэл гаргах зэргээр шүүхийн үйл ажиллагааг дэмжин ажилладаг. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар өнөөдөр захиргаа үйлчлэгээний 77 албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Монгол Улсын хурлаас баталсан 1993 оны 6 сарын 14-ний өдрийн шүүх байгуулах тухай хуулиар Улаанбаатар хотын шүүхийг нийслэлийн шүүх хэмээн өөрчилж шүүхийн бие даасан тамгын хэлтстэй байхаар шийдвэрлсэн. 2013 онд шүүхийн тухай багц зүйлүүд шинжлэгдэн батлагдсанаар шүүхийн захиргаа бие даасан хуультай болж шүүхийн тамгын газар бие даан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2025 оны 1-р сарын 1-ний өдрөөс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шинжилэн байгуулагдаж ерөнхий шүүгчнийг 21 шүүгч, нийт 22 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шүүн тасалгаа ажиллагааг үргэлжлүүлэн ажиллаж байгаа бол шүүхийн тамгын газар нь шүүхийн захиргаа үйлчилгээний 77 албан хаагчтайгаар шүүхийн шүүн тасалгаа ажиллагааг хэвийн тасралтгүй үргэлжлүүлэн ажиллахад анхааран ажиллаж байна. Манай хамт олон шүүх эрх мэдлийн шинжиллийн тэргуун эгнээнд түүчээлээ алхаж цагийн аливаа сорилт бэрхшээлийг ажилгүй тулж төрийн хууль эрх зүйн ухамсараа чандлан дээдлж шүүн таслах амаргүй бөгөөд нэн хариуцлагатай албандаа хоёргүй сэтгэлээр хичээн зүтгэж хуульчийн ёс зүйн хэмжээ шудраг ёсыг тууштай сахин өргөсөн танхагтаа үнэмч байж өмнөх үеэс уламжилж ирсэн шүүхийн тэргүүлэх нэр хүндийг цаг ямагт өндөрт өргөн шүүхэд итгэх иргэд олон нийтийн итгэлийг бэхжүүлэхийн төлөө чармаа ажиллах болно гэдгээ хэлэхэд таатай байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн туршлагатай чадварлаг хамт олон өнгөрсөн хугацаанд загвар шүүх, тэргүүний шүүх хэмээн хүндлэгдэж иржээ. Түүнчлэн Монгол улсад анхудаа олон улсын жишгийн дагуу хүүхдэд ээлтэй шүүх загварыг хэрэгжүүлж 2005 онд Сүхбаатар дүүргийн шүүх хүүхдийн тусгай өрөөтэй болж байв. Одоогийн шүүхийн байр нь 1968 онд цэргийн эмнэлгийн зориултаар баригдсан барилга учраас эдийн засгийн болоод хүн хүч, аюулгүй байдлын зохицуулалт талаасаа зориултын шинэ байртай болох шаардлага үүсжээ. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгч Болдбаатарын санаачилгаар эрүүгийн хэргийн шүүх байрлах зориулалт бүхий шүүхийн байрыг Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт бариулахаар зураг төслийг гарган ажиллаж байна. Шинэ байр ашиглалтанд орсноор шүүхийн үйлчлэгээ иргэдэд хүртээмжтэй хялбар болж иргэдийн шүүхэд итгэх итгэл нэмэгдэх, цаашилбал шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан стандарт хангагдах боломж үүснэ.
шүүхийг зориулалтын байртай болгох нь үндсэн хуульд заасан иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгааг хангах нэгэн чухал алхам юм. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 21 онд шинжилэн батлагдсан. Энэ хуульд бол нийслэл хотын тусгай чиглэлийг тусгайлан зааж өгсөн байдаг. Энэ нь бол одоо энэ нийслэл Улаанбаатар хотод байрлах хууль, шүүх, төрийн захиргааны болон бусад байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг явуулах нөхцөлийг хангах юм тусгай чиглэлтэй болсон байгаа. Энэ ажлын хүрээнд одоо Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүг иргэний тойргийн шүүхийн одоо барилгын зураг төслийн ажлыг бол бид нэр эхлүүлээд хамтран ажиллаж байгаа. Энэ нь бол одоо нийслэлийн 3 дүүргийн иргэдэд одоо шүүхийн үйл ажиллагааг тэгш хүртээмжтэй хүргэхэд одоо нөхцөлийг бүрдүүлэх, шүүх хэвийн үйл ажиллагаа хангах, нөхцөлийг бүрдүүлэх гээд олон чухал ач холбогдолтой төдийгүй одоо төвлөрлийг одоо сааруулах бодлогын өмнө Баянзүрх дүүргийн 11-р хороонд одоо төлөвлөж байгаараа ийм онцлог байгаа. Энэ барилга маань цэвэр ногоон олон улсын лид стандартын шаардлага хангасан ийм барилга байгууламж болно. Зураг төсөл боловсруулах ажил бол дуусах шатандаа ингээд ороод өнөөдөр зөвлөлтөд явж байна. Арвин их амжилт бүтээлээр дүүрэн энэ он жилүүдэд тус шүүх нь хамгийн сайн менежменттэй шүүхээр шалгарч сум дунд дүүргийн шүүхүүдийг шүүн таслах болон бусад ажлуудаараа мандалж байсны сацуу спортын уралдаан тэмцээнд салбартаа оройлон оролцсоор ирсэн билээ. Биеийн дамир спортыг дэмжих, сурталчлан таниулах, ажилчдын эрүүл мэндийг сахин хамгаалах зорилгоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй нийт шүүхийн шүүгч, захиргаа, үйлчилгээний албан хаагчдын дундаас бүрдүүлсэн Fellas League багт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн төлөөлөл тамирчид багтдаг. Түүнчлэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нийт шүүхүүдийн дундах сагсан бөмбөгийн тэмцээнийг энэ онд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн хамт олон амжилттай зохион байгуулаад зогсохгүй. Эрэгтэй эмэгтэй төрлүүдэд алт, мөнгөн медалийг хүртэж нийт багийн дүнгээр алтан цомын эзэн болжээ. Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт шүүх өвсөн байгуулагдсны 60 жилийн ой нэрэмжит сагсан бөмбөгийн аврагшаал уруулах тэмцээн 2 өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Бид энэхүү тэмцээний аврагаар шалгарлаа. Хамт олондоо халуун баяр хүргье. Шүүх байгууллагын үнэт зарчим, ардчлалын баталгаа, шударгасны илэрхийлэл болсон нийт шүүгчийн чуулганыг 2 жил тутам зохион байгуулахаар Монгол Улсын шүүхийн тухай хууль заасан байдаг. 2025 оны ээлжид чуулганыг нээж Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх үг хэлэхдээ Монгол төрийн шүүгч өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бүх хийх ёсгүй. Улс төр бизнесийн явцгүй ашиг сонирхолд үйлчлэн улс орныхон язгуур эрх ашигаас хизээч урвж болохгүй хэмээн сануулжээ. Түүнчлэн шүүх эрх мэдэл бол ядарсан иргэний найдах сүүлчийн зогсоол, задарсныг нь засаглах төрийн хууль цаазын ташуур юм гэдгийг онцоллоо. Энэ удаагийн нийт шүүгчийн чуулганаар шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг сонгох нэн чухал хариуцлагатай сонгуулийг зохион байгуулснараа онцлог болжээ. Энэхүү үйл явдал нь шүүхийн шинтгэлийн үйл явц, бодлогын залгамж чанар, ололт амжилтыг үргэлжлүүлэх нэгэн чухал алхам юм. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн хамт олон энэ удаагийн чуулганд амжилттай оролцсон өнөөдрийг хүртэлх үр дүн, ололт амжилт, алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж цаашдын бодлого зорилтоо тодорхойллоо. Бахархал хэрэг маргаан болгоны одоо шударга шийдвэрлэнэ гэдэг бол хууль нийцүү шийдвэрлэнэ гэдэг бол цаанаа нийгмийг эрүүлжүүлж байна гэдэг утгаараа бахархалтай ажил. Хэрэг маргаан хэрэг шударга хуульд нийцүү шийдэж байна гэдэг агуулгыг бол нийгэм хүлээж яадаг. За анхан шатны шүүх маань энэ хүлээлтийг бол амжилттай хэрэгжүүлж хэрэг маргааныг хууль заасан үндэслэл журмын дагуу хянан шийдвэрлэж байна гэж миний хувьд бодож явдаг. Үе үеийн одоо бүр зэрэгцээ ажиллаж байсан
тэр шүүгч нараараа бахархдаг. Одоо ажиллаж байгаа энэ мундаг залуу шүүгч нараараа бахархдаг. Шүүгч бол нэг жингийн тухай дээр юм тавиулж ивэнж байгаа байхгүй юу? Гин бурууг нь яс шийтгэлтэй тэнцвүүлээ. Тэгэхээр тэр бүхэнд бол яаж ажиллах тэр сайхан арга барилаа биднээс одоо зааж сургаж байсан. Тэгэхээр тэр ахмадуудаасаа бол үнэхээр их сурж байсан. Одоо өөрөө ахмад болчиход бас залуу үедээ хэлэхэд бол одоо тэр биднээс ажиллаж исэн үеийн тэр сайхан юунаас бас авч сурж биднээс үгийг сонсож байгаад бол бахархаж явд. Тэгээ одоо ингээд хожмын өдөр бодоход бол би маш сайхан олон сайхан шүүгч нартай цуг ажиллаж исэн байна. Олон сайхан одоо захиргааны ажилтнуудтайгаа ажиллаж исэн байна. Тэгээ миний амьдрал одоо ер нь бол шүүхийн байгууллагатай салшгүй холбоотой. Дөнгөж шүүгчээр томилогдоод очиход олон жил шүүгчээр ажиллаж байсан. Тэдгээр шүүгчнэр маань анх биднийг үлгэдэж аваад ийм материалтай яаж танилцах, хэргийн зөвлөлчлөл, за хэргийн бүрэлдэхүүн бүхэл талаас бид нэр тусал дэмждэг байсан. Одоо өдий зэрэгтэй бид нэрийг ингэж шүүгч болоход бол бас их тусдим болсон. Тэдгээр шүүгчнэрээ бол үргэлж бахархаж явдаг. Ямар ч шүүгч зөвхөд анх шүүгч болсон гэдгээрээ бахархдаг. Одоо ялчгүй шүүгчнэр дотор байдаг зүгээр. Өнөөдөр одоо дээд шүүхэд, давзаалтах шатны шүүхэд, танхимын тэргүүн ерөнхий шүүгч хийж байгаа дээд шүүхэд мөн л удирдах халуун тушаад ажиллаж байгаа олон шүүгчнэр анх шүүгчийнхаа одоо мэргэжлийн гарааг бол Сүхбаатар дүүргийн шүүгчээр эхэлсэн байгаа байхгүй юу өнөөдөр. Тэгэхээр яачгүй бас тийм хэрэг шийдээд ирсэн шүүгчнэр бол яг өөрөө мэргэжлэрээ их гүнзгийрч мэрэгшиж их хөгждөг. 60 жилийн хугацаанд бол манай Баянзүрх дүүргийн шүүх заавал Улбаалаад Чингэлтэй Сүхбаатар Баянзүрх дүүргийн шүүхийн тойргийн шүүх бол одоо ноён нураг бол авч явж байгаа. Шүүнцлэх ажлаа хэвийн чигэд авч явж байгаа. За иргэдэд одоо хууль зүйн зөвлөгөө өгөх тайлбарлах. За иргэд хоорондын гарсан эрх зүй, иргэний эрх зүй маргаан нэгдсэн үндэстэй зөв шийдвэрлэх. Иргэдийг л чирэгдэлгүй байгаар шийдвэрлэх. Энэ талд бол нэлээд сайн ажиллаж байгаа юм туршлагатай шүүх. Намын түүнчлэн шүүхийн ажил, шүүгчийн ажил бол захиргааны ажилтнуудтай бол салшгүй холбоотой байдаг. Тэдгээрийн одоо бас оролцож байгаа оролцоо тусал дэмжлэгээр бол шүүх үйл ажиллагаа бол тасралтгүй явуулдаг. Тийм учраас тэр шүүхийн захиргааны ажилтнуудтай бол бас мөн талархаж явдаг. Тэдгээр туслахууд нарийн бичгийн дараах бус захиргааны ажилтнуудын маань бас туршлага, дэм одоо биднийг одоо үйл ажиллагаа болоход бол төхөмтэй байдгаа гэж. Тэгэхээр би бол зөвхөн боддгийн үнэхээр манай энэ тухайн үед ажиллаж байсан шүүгч нар маань энэ шүүхийн хөгжил дэвшил, энэ шүүхийн өөрчлөлт бол үнэхээр үнэтэй нэмэр оруулсан. Шүүхийн түүхийг бол одоо маш тодорхой бичлсэн гавьяатангүй гэж боддог. Монгол төрийн бахархал бол шудраг ёсны говьшгүй Гамбат багны улсан эрхэм шүүгчд. Гэвч хүний эрхийг хангаж ажилласан шудраг ёсны төлөө дуугарсан өдөр хоног бүрийн ачаалал нөрөх. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх нь улсын хэмжээнд хамгийн олон эрүүгийн хэрэг хүлээн авч шийдвэрлэдэг ачаалалтай шүүх юм. Үүнээс улбалаад Улаанбаатар хотод Сүхбаатар дүүргийн шүүхээс өөр шүүх байдаг юм уу гэх хошин яриа хүртэл гарч байсан гэдэг. Өнөөдрийн байдлаар 7 хоног дунджаар 145-аас 180 эрүүгийн шүүх хурал товлогдсон орж өдөрт дунджаар 350-аас 450 орчим хүн тус шүүхээр үйлчлүүлж байна. Түүнчлэн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөс шалтгаалаад шүүгч нарын ачаалал 2025 онд өмнөх оноос 57%-аар нэмэгджээ. Ингээд цаг наргүй ажиллаад байх чинь шүүгчд бас их стресс өгдөг тийм ээ. Яг тэгвэл хэргийн оролцогчийн мэдэрч байгаа тэр таагүй мэдрэмж стрессийг дан байдлаар шүүгч бас давхар мэдрээд байдаг. Гэхдээ одоо шүүх хуралдаан дээр сайхан хамгаалттай сайхан л байна л да. Битүү хамгаалттай. Хоёгтлаад ингээ хуралдааны хийчдэг. Тэгэл хурал дууслаа одоо ностой гэмт хэрэгтнүүд өндөр ял оноолоо. Тэгэл шүүгчийг годомжинд гаргаад артуусан суулгаад явуулцдаг байсан шүү дээ. За яг хамгаалтын харах хэмжээл авлаа гэдэг нэг ойрын хэдэн 7 хоногийн туршид сайн даавагдана. Тэгэл нөө удамжинд нөгөө эрүүгийн элементүүдийн ард үтсэн хүмүүстэй нүүр тулаал үлддэг байхгүй юу? Тэгэхээр энэ бол хүнд шүү дээ. Тэгээ альва юм тэр сэтгэл хөвөрлөөр ажиллаж болохгүй. Тэгээд одоо магадгүй ингээ хурлын тахимд стрессэн бол тэрнийг одоо шүүхийнхаа үүдэн тайшчаад цаашаа явж байгаарэ. Ер нь бол юу гэдэг манай энэ мэрэгжилд бол олон одоо янз бүрийн ааш характертай хүмүүс оролцож байгаа шүү дээ. Оролцогч нараа. Тэр болгонтой нь одоо ууралж, цаарлж
эцгээс илүүтэйгээр аль болох тэрийг одоо зөвөөр ойлгож зөв мэдэрч тийм ээ ингэж цаснараа тухайн одоо юу гэдэг хэргийн бас нэг уур амьсгалыг бас айд зөвлөн болох сэтгэл зүйн талд ч тэр одоо бүхий л байдлаар ямар нэгэн байдлаар тайван нөхцөлийг яаж даван тулах вэ гэдгээр өөрсдөө тооцож зогсох ёстой л шүүгчийн хувьд тийм шаардлага бас зөөсөөр тавигддаг. Дуртай ажлын болохоор зэрэг бид нар ямар ч үед ажлын ачаал ингээд даван туулах тийм чадвар суусан байсан. Ерөн шүүгч хүнд тийм чадвар суусан байх ёстой. Ямар ч үед. Тэгээ бид нар өглөөнөөс орой хүртэл хуралдан тийм ээ. Өглөө ажилд орж гарах зав байхгүй. Гадаа гараал ингээл гадаа чи ийм сайхан байгаа юм. Гадаа ямар гоё юм бэ гэл ингээл гарч ирдэг байсан. Саяхнаас л бид сэтгэл зүйчтэй болж байна. Саяхнаас энэ асуудал дээр шинжлэх ухааны судалгаа хийх чинь. Саяхнаас л одоо энийг даван туулах арга замууд яригдж байна. Ордон шүүгч энийг өөртөө хадгалаад дотроо битгэрэл явдаг л байсан. За гэхдээ ямар ч гэсэн одоо хань ижил өөр хүүхдүүд маань хамгийн түрүүнд намайг тайвшруулах, стрессийг даван туулах, зоригжуулах хүмүүс мөө. За дараа нь мэдээж спортоор хичээл нь. Одоо би бол насаараа л одоо жимд явсан. Тэнд бол ямар нэгэн гоо сайхны юм уу тийм мэдрэмж авахаасаа илүү хүн яалчгүй 150 кг хэвтэй шахалт хийж яхад бүх хорвоог мартдаг аахгүй. Хорвоог мартах гэж л тэрийг хийдэг байлаа. Тэгэхээр энэ шүүгч мэргэжлийн мөн чанарыг ойлгож энэ ажлыг өөрийнхөө одоо амьдралын эрхэм зорилго оршихуйн утга учир болгож чадсан шүүгч бол энэ ажил мэргэжилтэд бол чин сэтгэлээс ханддаг. Энэ ажил мэргэжилтэд дур сонирхолтой байдаг. Тэгээд энэ бидний эрхэлж байгаа ажил бол бидний амьдралын утга учир гэдгийг бол хүлээн зөвшөөрөх ёстой. Үнэт зүйл. Хуульчийн мэргэжил их онцлог шүү дээ. Шудраг өсөн тулгуурсан. Түүний төлөө ажилтдаг ийм мэргэжил. Тэр дотроо буруу зөв хоёрыг дэнсэлж, хар цагааныг дэнсэлж явах, эцсийн тэр шийдийг гаргах үүрэг нь шүүгч гэж хуульчид оногдсон байна. Шүүгч хүм гэдэг маань бусад хуулийн мэргэжилтэй хүмүүсийн хамгийн оройд нь байдаг мэргэжил. Ягаад гэвэл одоо мөрдөгчийн хийсэн ажил, прокурорын хийсэн ажлыг эцсийн дүнгийн тавьдаг байхгүй. За ингэхдээ хор ус шиг яаж шийтгэл хоёр бол тэнцүү байх хэрэгтэй гэдэг. Ийм зарчмыг бол үндэслэж байна. Ажиллах нь бол шүүгч хүний бас эрхэм зорилго байх хэрэгтэй. Шүүх хурлын ажлын тавин байгаа хүмүүс бас нь Ёс зүй. Сахилга бат гэдгийг бол насан туршдалт хийж эрхэмлэж явах ёстой. Шүүгч хүн бол алдаа гарах хэрэггүй. Шүүгчийн гаргасан алдаа нь бол хүний эрхийн зөрчил төрүүлдэг. Баянзүрх Сквадр Чингэлтэй дүүргийн эрүүг хэргийн анхан шатны тойргийн шүүмэн шүүх хурлаар нэж байна. Бусад ажил мэргэжлээс илүү одоо тийм зангарахтай хүн байх ёстой. Тэр маргаана шудраа шийдвэрлээд энтэй уулзах, энтэй уулзахгүй байх уу? Яаж бие зүү авч явах уу гэдгээл тогтчих юм бол шүүгч ажиллах бол сайхан мэргэжил. Шүүгч хүн бол айгүй өндөр ёс суртахуунтай тийм байх ёстой гэдэг зарчмаар хар багасаа хүмүүжсэн болохоор яг тэрнгээрээ өдөө болтол амьдралдаараа одоо ахуйн хвшил баг болгоод шохом ажиллаж яваа л да. За тэгээд дээрэс нь мэдлэг боловсролж чадвараа үргэлж одоо ахиулж явах тийм ээ. Дэлхийн нийтийн чиг хандлага, нийгмийн өөрчлөлтөд шалтгаалаад хэргийн одоо нөхцөл байдал маш их өөрчлөгдөж байдаг. Тэр болгонд бид нэг цаг үетэйгээ нийцүүлж мэдлэг боловсролоо бас дээшлүүлж явах шаардлага зөөсөр байдаг. Тэгэхээр шүүгчийн ажил мэргэжил бол нэг талаасаа маш нэр хүндтэй ажил. Гэхдээ нөгөө талаас маш их хариуцлагатай, нүүрийн хөдөлмөр шаардсан ажил. Тийм учраас бид бол одоо юу гэдэг хэргийн материал, за маргааныг бол хуульд нийцүүлэн, гагцхүү хуульд нийцүүлэн Монгол Улсын зүйл болон бусад хууль дээр нийцүүлэн зөв, үнэн зөв шударгаар шийдвэрлэх л ер нь шүүхийн гол зүйл. Ингэснээр Монгол Улсын одоо эдийн засгийн хөгжил, нийгмийн одоо чиг баримжаа, нийгмийн бүхий л асуудлыг бол зөв эерэг одоо байлгахад бол шүүхийн оролцоо хамгаас чухал байдаг. Шудраг ёсыг тогтоох эхний зарчим, шударгаар ажиллаж байгаагаа харуулах гэдэг чинь бас хоёр дахь зарчим. Энэ бол хаач дэлхийн шүүхийн тогтолцоонд тавигддаг хоёр том шаардлага зарчим байхгүй юу? Бас харуулж үзүүлэх ёстой. Энэ үүргээ бол сүхийн шүүгч нар маань үнэхээр одоо бахархалтайгаар биелүүлж ирсэн гэж би өөрөө гэрчийн хувьд дунд нь ажиллаж байсны хувьд бол би хэлнэ. За шүүх хурлаа хаасан гэдэг тийм.
За 2025 онд манай шүүхийн одоо байгуулагдсны 60 жилийн ой тохиож байна. Хүний амьдралын хэмжүүрээр энэ бол одоо бүхэл бүтэн хүний амьдралыг одоо багтаах юм урт хугацаа. Тэгэхээр шүүхийн байгууллагын хувьд ч гэсэн энэ бол одоо Монгол улсын одоо хөгжлийн түүхийн нэгэн хэсэг. Түүний дотор одоо шударга ёсыг тогтоох тэр тэмцлийн түүхийг багтаасан ийм онжлууд гэдгийг бол хэлэх ёстой. Ер нь хүний хувьд ч тэр би байгууллагын хувьд ч гэсэн бас шамлах хугацаа биш байх гэж бодож байна. Тэгэхээр энэ 60 жилийн хугацаанд бол Сүхбаатар дүүргийн шүүх бол өөрийгөө бас шүүхийн түүхэнд бол үлдээж чадсан, бүтээлтэй ийм одоо тод мөртөө ийм хамт олон гэж би бол бодож байна. Шүүгчийн ажил гэдэг чинь өөрөө үнд зүйл гэж би боддог. Тэгэхээр зэрэг манай одоо шүүгч нар шүүхийн ажилтнууд харьцаж байгаа харьцаа, бие биенээ хөндлөж байгаа байдал, ажил мэргэжилтэд хандж байгаа хандлага энэ бүх байдлууд бүгдээрээ үн цэнтэй. Тэгээ энэ шүүхэд ажиллаж исэн үе үеийн шүүгч нар бол дэвшин ажилласан, эрхэсэн ажилдаа амжилт гаргасан. Шүүхийн захиргалын ажилтнууд нь одоо шүүгчээр томилогдсон одоо ингээд ажиллаж байна. Тэгэхээр энэ үе үеийн одоо шүүгч нар, шүүхийн захиргааны ажилтнууд бидний дунд бол нэгэн үнд зүйлээр бахархах тий одоо нэгэн зүйлээр бахархах юм үнд зүйл байгаа. Биднийг одоо холбож байгаа. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг Улаанбаатар хот анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай. Тангараг өрх ёслолыг Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг гарсан даруйда тамийн газар зохион байгуулж өргөдөг л дээ. 1993 онд яг энэ шүүхтэр тангараг өргөжсэн. Энэ хуульч мэрэгчлээ хүмүүс дундаас хамгийн оройд нь би гарлаа да. Тэгэхээр энэ нүр төрийг сайн хадгалж хамгаалж явах хэрэгтэй байна гэж бахарх. Бид 14 үлээ шүүгчийн тангараг өргөжсэн. Энэ үйл явдал бол өргөж надад яг саяхан болсон мэт санагддаг. Намайг очиход ингээ шүүх хурлааны танхимдаа игнээ зогсчихсон. Тэгээд би энэ дээр гараад тангараг уншаад тэгээд тэр миний хэлсэн үгээ одоо нэг мөрөн надад одоо бас ой толгоонд хадгалагддаг. Юу ихээр одоо ийм тэнгэрлэг ийм хамт олонны игнээ шилжин орж та бүхний нэг болж байгаадаа би их бахархаж байна гэж хэлж ирстэй санаж байгаа. Монгол Улсын үндсэн хуулийн дээр гараа тавиад тэгээд шүүхийн тохиол заасан тангарагыг өргөжүүлсэн. Энэ цаг мөч бол хитэж мартагдахгүй. Яг тэгэхээр тухайн цаг мөчөөс хойш би биедан шийдвэр гаргах хэрэгтэй болж байна. Шүүгч бий, шүүх эрх мэдлийн ариун журам төвөрг Монгол улсын үндсэн хуульд байгуул хүний эрх чөлөө шударга ёс хуулийг дээдлэн хамгаалж хэрэг маргааныг хідээсч хараатгус зөвхөн Монгол улсын үндсэн хууль бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж шүүгчийн ёс зүйг чанд сахиж явахаа ард түмэндээ батлан тангаргалыг. Монгол улсын нэрийн өмнөөс гэмтнийг гисгэх, хохирсон этгээдийн эрх ашигыг хамгаалах бүхэл одоо тэр үсэд бол хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэж тангараг өргөсөн. Тэр тангарахта үнэнч байна гэсэн тэр сэтгэл бол эзэж мартагдчихгүй тийм чухал үе юм байна. Тэгэхээр тэр өдөр бол ялчгүй миний одоо толгойд бол уурах тарихын дурсгалд бол үлдсэн байна. Би залуу шүүгч нартаа энэ тангараг өргөсөн өдрөө яг төрсөн өдөр шиг санд урсж байгаарай. Энэ өдөр тэр мэрэгжлийн мөн чанараа илүү одоо эргцүүлж, ухаарч тэгээ шүүгчийн хувьд одоо баримтлах тэр зарчим үнэт зүйлсээ тодорхойлж ирээдүйд хийх тэр эрхэм зорилгоо, хүсэл зоригоо хурцлж байгаарай гэж загч байна. Хэрэг миний бие өргөсөн тангарагаас няцуул шүүгчийн албан тушаалаас нэн дөрөв огцорж хуулийн хариуцлага хүлээн. Бид өнгөрсөн түүхээрээ бахархаж ирээдүйн хөгжил шинжилтийн төлөө ихтгэл дүүрэн урагшилж байна. Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн эрүүгийн иргэн анхан шатны тойргийн шүүхийн 60 жилийн түүхийг бүтээлсэн үе үеийн шүүгч нар, ахмадууд, шүүхийн захиргааны болон үйлчилгээний албан агч та бүхэндээ шүүх байгуулагдсны 60 жилийн ойн баярын мэндийг хүргэж амжилт бүтээлийн дээдийг хүссэн өрөөё. Ингээд Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй
дүүргийн шүүхээр овоглож нэгэн жарны түүхийг хамтдаа бүтээлсэн улс их орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоох, хүний эрх эрхчлөө, шудраг ёсыг хангаж хамгаалах, хууль ёсыг дээдлэн сахиулах, шүүн таслах ажлын чанар үр нөлөөг бэхжүүлэх, нүр их үйлс, өөрсдийн оюун эрдэм, аяас чадвар, зүрх сэтгэл, цаг нар, хөс хүч, үл харамлан, цуцалтгүй хөдөлмөрлөн зүтгэж ирсэн үе үеийн ахмадууд, ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн захиргааны болон үйлчилгээний нийт ажилтан албан хаагч нар мөн түнчлэн хууль сахиулах, шүүн таслах чиг үүргээр холбогдсон ажилдаг хууль хяналтын бүх байгууллагууд, тусалж дэмждэг бүх хүмүүст нийслэлийн Баян зүрх Сүхбаатар Чингэлтэй дүүрэгт шүүх байгуулагдсны түүхт 60 жилийн ойн баярын халуун мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Сүхбаатар районы ардын шүүх нэрээр анх үүсэн байгуулагдж байсан тус байгууллага түүхэн хөгжлийн үе шатуудыг амжилттай туусаар өнөөдөр 60 жилийнхээ ойтой золгож байна. Хуульт ёсыг дээдэлж, иргэний итгэлийг хамгаалan, шүүхийн нэр төрийг өндөр төргсөн 160 энд оршин. Үл бөхөх гэрэл дор, үл тасрах чимийг даган шудраг ёсны бамбарыг буухайлж буй үе үеийн ахмадууд, сэтгэл зүрх, хөс хүчээ үл харамлан зүтгэж буй ерөнхий шүүгч, шүүгчид, нийт ажилтан алба хаагчид бүр энэ байгууллагын юугаарч орлуулшгүй нэгэн түүх, нэгэн бахархал, нэгэн үнэт зүйл билээ. Нэгэн 60 өнгөрөхөд алдрай жаахан үрс азай буурал болно. Урдын юм ул болж улс гэр хөгжин. Гагцхүү цаг үе өөрчлөгдөвч шудраг ёс мөхөхгүй. Хуудас цаас шарлавч хуудуугүй үнэн арилахгүй. Шудраг ёсны бамбар үеийн үед бадран асч байх болтугай.